цаг тутмын мэдээ эхлэхэд бэлэн боллоо. Студиэс сэтгүүлч Ариун Зул мэдээллийг танилцуулна. Чөлдмийн улааныг Монгол Улсын засгийн газрын гишүүн Хөсгөд аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар томилуулах, Монгол Улсын ерөнхий сайд хүрэлцэх саналыг Улсын хурлын гишүүн, Монгол Улсын сайд засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Замдан Шатар Улсын хурлын дарга энх болтод 40 дөрөөр өргөмжлүүллээ. Уг саналыг хууль заасан журмын дагуу Монгол Улсын ерөнхийлөгчдөө зөвшөөрсөн байна. За улаан нь инженер эдийн засагч мэрэгжилтэй докторийн зэрэгтэй 1977-1985 онд улсын төлөвлөгөөний комиссод мэрэгжилтэн 1985-1990 онд Монгол Ардын Хувьсгалт намын төв хураанд зааварлагч, тасгийн эрхлэгч 1992-1996 онд Монгол Улсын сайд бөгөөд үндэсний хөгжлийн газрын дарга 2000-аас 2004 онд санхүү эдийн засгийн сайд 2004-2006 он засгийн газрын гишүүн шадар сайд 2007-аас 2008, 2012-оос 2014 онд сангийн сайдаар тус ажиллаж байсан. 1996 оноос хойш улсын хурлын гишүүнээр сонгогдож ажиллаж байгаад танилцуулгад дурджээ. Улсын хурлын дарга энх болтын мэдээлэл гаргасан байна. За мэдээлэл цензургүй сурвалжлага нэвтрүүлгээр бүгд найрамдагтад дард улсын Шинжаам Шинфа замын компанийн төрийн банкнаас авсан гэх зээлийг улсын хурлын дарга энх болт ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулсан гэж ор үндэсгүй гүтгэлэг тарааж байгааг эрс нийцааж байна. Тус нэвтрүүлэг нь 2017 оны 10 дахь сард цензургүй сурвалжлага нэвтрүүлгээр цацагдсан. Харин өнөөдөр нэр бүхий пэйж хуудасаар явахдаа 20 тэрбум төгрөгийг энх болт сонгуульд зарцуулжээ гэсэн ор үндэслэлгүй илт гүтгэрсэн утга бүхий өгүүлбэрийг нэмж оруулсан байна. Хэд мэдээллийн байгууллага хардах хэрэгтэй ч гүтгэлэг тараах эрхгүй гэдгийг сануулъя. Энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад хандах болно. Дашрамд сангийн сайд Сангийн яам за Монгол банк, хөгжлийн банк, төрийн банк дээрх зээлтэй холбоотой энэхүү зээлтэй холбоотой бодит мэдээллийг олон түмэнд ил гаргах нь зүйтэй гэж үзэж байна гэсэн байна. Энэ сарын 20-нд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж хоёр асуудал хэлэлцэн. Тодорхойлбол 2019 оны төсөө ихний хэлэлцүүлэг, авто замын хөдөлгөөний зохицуултын хэлэлцүүлгийг тус их юм а. Харин нийслэлийн засаг дарга Батболтыг огцруулах ерөнхий сайдын захирамжийг хэлэлцэх ээлжид бас хурлыг за энэхүү товыг нь бямгарагт буюу маргааш тогтоох шийдвэрийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн лавгарын хуралдаанаас гаргасан байна. Энэ сарын 12-ны өдөр Монгол Ардын намын удирдах зөвлөлийн хуралдаж хотын дарга Батболтын хариуцлагагүй ажилласан учраас огцруулах шийдвэрийг гаргасан юм. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Амар сайхан өчигдөр хийвдэх ярилцлаганда хотын даргаыг огцруулах асуудлыг 15 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ гэж мэдэгдсэн билээ. Сүүлийн үед Золбин хотын тоо өсөж байгааг албаныхан хэллээ. Түнчлэн ууланд алхаж яваа иргэн рүү халдах тохиолдол ч бүртгэгдсэн байна. Тиймээс дархан цаад газрын хамгаалалтын захиргаа нийслэлийн байгуулагчин болон тогтчлт үйлчилгээний газар зоон өвчин судлалын үндэсний тух хамтран нохоо устгах ажлыг эхлүүлэх гэж байна. Энэхүү ажлыг энэ сарын 19-ноос эхлэн сарын хугацаатай хийх гинэ. Иймд зэрлэг нохоо устгах ажлыг эхлүүлж байгаа энэ сарын хугацаанд тэжээвэр нохоогоо хашаа хорооноос нь гарахгүй байхыг зөвлөлөө. Золбин нохоо халдвар авсан амьтдыг барих, цэг зэмээр хоолсон тохиолдолд гэрийн тэжээвэр нохойд халдвараа тархааж улмаар энэ нь хүнд халдварлах эрсдэлтэй байдаг. Нийслэлийн хот тогтчлын газраас энэ онд 100 мянган нохой муур устгахаар төлөвлөсөн байгаа юм. За золбин нохой муур гэдэг гэр хорооллын айл хүрхийн нохойноос улбаалан үүсдэг учраас бүртгэлжүүлэх ажлыг эхлүүлээд байгаа юм. За энэхүү газраас өнгөрсөн Чингэлтэй Сүхбаатар дүүргийн айлуудын нохой муурыг бүртгэлжүүлэх ажлыг эхлүүлсэн. Мөн паспорт мэдээллийн сантай болгоод байгаа. Түүнчлэн мал эмнэлэг үржлийн газраас гэр хорооллын айл өрхийн нохойнуудад ариутгал, халдваргүйтэл вакцинжуулах ажлыг мөн эхлүүлээд байгаа юм. Энэ онд Баянгол хангуулт дүүргийн нийт 10,000 нохойд хийхээр тооцоолсон байна. Улсын бүртгэлийн ерөнхий хууль шинжлэгдэж энэ сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн хуулийн ерөнхий агуулга хуулийг шинжлэх шаардлага нь бүртгэлийн холбоотой иргэдийн өмнө толгордог чирэгдэл хүндрэлийг ярилцах зорилготой. Бүртгэлийн байгууллага ерөнхий газар 100 айлд бүх төрлийн үйлчилгээг үзүүлэх гээд иргэдэд чирэгдэл учруулж дараалал үүсгэн бухимдуулахаас татгалзаж байна. Тиймээс улсын бүртгэлийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээний нэлээд хувийг анхан шатны байгууллага нэгж рүүгээ шилжүүлжээ. Хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор төвлөрлийг сааруулж ачааллыг багасгах зорилгоор бүртгэл цэг амин гэсэн хаягтай захим үйлчилгээний системийг ажиллуулж эхлээд байна. За энэхүү цахим бүртгэлийн хаягаас 10 төрлийн лавлагааг авах боломжтой. Тодорхойлбол иргэн төрсний замун гэрэлсэн эсэх гэрлэлт цуцлуусныг бүртгэсэн тухай оршин суугаа газрын хаягийн цахим үнэмлэхийн хуулийн этгээд бүртгэлтэй болон хуулийн этгэдийн дэлгэрэнгүй лавлага, үйл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх, үйл хөдлөх эд хөрөнгөний дэлгэрэнгүй лавлагаануудыг захимаар авч болох юм байна. Энэхүү захим хаяг нь бүртгэл цэг амин гэсэн хаяг юм а. Үзэгч та бүхэндээ цаг тутмын мэдээ танилцууллаа. Дөрвөлжлүүлэн цаг агаарын мэдээлэл анхаарлаа хандуулна. Цаг агаарын мэдээтэй хамтран ажиллагч Төрийн банк эрсдэлгүй ирээдүйн баталгаа.